COVID-19 сар дахлын үед Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхэл байгууллага аж ахуй нэгжүүд коронавирусын эсрэг тэмцээн ажиллаж байна. Орхон аймаг хөл өрөө тогтоогоогүй ч иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж хувьдаа тэг зогсолт хийх нь халдвараас сэргийлэх ганц арга юм а. Аймгийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалт хийсэн нь нийтийн тээврийн ачаалал ихсэх хандлагатай байна. Иймээс нийтийн тээврт халдвар тархах магадлал ихсэж байгаамаа. Харин нийтийн тээврийн үйлчлэгээний хувьд ариутгал халдваргүй зүйлийг маш сайн зохион байгуулах нь нийтийн тээврийн компаниудын гол асуудал юм. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн автотээврийн төв болон холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг гарган нийтийн тээврийн хадвар хамгаалтын дэглэм ариутгал халдваргүй зүйлийг шалгалаа. Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хилтэс за мөн одоо шудраг өрсөлдөөний газар за Орхон аймгийн автотээврийн төвтэй хамтраад өнөөдөр хотын дотор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл за мөн одоо автобусны ариутгал халдваргүй зөвлөлт за мөн одоо автобусаар зорчиж байгаа иргэдийн амны хаалт зөөж байгаа байдал за мөн автобусын доторх одоо иргэд хоорондын зай барьж байгаа байдалд хяналт тавьж ажиллахаар ингээд тодорхой албаны хүмүүс ирчээд байна. Одоо ингээд хэдүүлээ яваад автобуснуудыг шалгаад за мөн одоо такси үйлчилгээ бас давхар шалгана. Ямар ариутгал халдваргүй зүйлд хийж гин хаалт хамгаалт хийсэн байна уугүй юу эдгээрийг бас үзэж шалгана. За мөн одоо аймгийн засаг даргад бас үнийн одоо хөөрөгдлийн талаар таксины үнэ тарифын хөөрөгдлийн талаар бас гомдол санал ирсэн байлаа. За энэ тал дээр одоо яг манай автотээврийн төвтэй гэрээтэй ажилладаг нийтийн тээврийн байгууллагууд маань бол үнэ тарифыг бол өсгөөгүй. Ер нь бол автобус 400 төгрөгөөр явж байгаа. Энэ жишг бол одоо яг 10 жил 400 төгрөгөөр мөрдөгдөж явж байгаа. За харин одоо автобусны хажуугаар хууль бус такси эрхлэгчид эдгээр хүмүүс нь бол бас автобусны хажуугаар 1000 төгрөгөөр ачих ийм явдлууд бол гарсан гэсэн юм гомдол ирсэн. Одоо энийг одоо газар дээрээс нийтүүлээ шалгаж үзээд ингээд явъя. Хяналт шалгалтын явцад бага уурын автобус 8-аас 10 иргэнийг суудлав тус бүрт суулган халдвар хамгаалтын дэглэмийг баримтлуулан иргэдэд үйлчилж байна. Мөн үйлчлэгэнд гарахаас өмнө болон дараа ариутгалыг тогтмол хийж байна. Такси үйлчилгээний хувьд 3-аас дээшгүй иргэдэд үйлчлэн хариалагдах компаниудаас хангагдсан амны хаалт нэг удаагийн бэлгийг гар ариутгагч зэргээр иргэдэд үйлчилж байна. Яг манай компаниуд бол халдвар хамгаалалтын дэглэмээ сайн баримталж байна. Дутагдaltaй талууд байна. Зорчигчд маань одоо ерөөсөө өөрсдөө хууль бус такси үйлчлэлийг сууж үйлчлүүлж байна. Энэ маань өөрсдөө иргэд маань хууль бус такси үйлчлэл суунах гэж өөрсөндөө эрсдэл авчиж байгаа хгүй те. Ямар ч халдвар хамгаалалтын дэглэм байхгүй. Тийм машин цугаарч байна. Одоо ямар ч тийм шаардлага авахгүй такси цугаарч өвчин одоо тус магадaltaй өстэй. Шаардлага хангасан таксинууд нь ер нь иргэдэд яаж үйлчилж байна? Шаардлага хангасан такси маань одоо энэ нэг зорчигч буулаа араас нь одоо цонхоо онгоолоод агааржуулт хийлээ. Бүх бариулыг ингээд гар өрдөгч таны тул ингээд арчаад тэгээ үйлчлэл үзүүл явж байна. Компани зүгээс хангалттай одоо маскгүй зорчиж орж ирлээ гэж маскаар хангаад ингээд үйлчлэл үзүүлээд тендер машинууд тэгээ үйлчлэл үзүүл явж байна. Жолооч нар маань бас өөртөө төрөлжин шинжилгээнд хамрагдсан багцсан зүйл хийлгэсэн байгаа. Автобусны хувьд бас мөн адилхан үйлчлэл үзүүл явж байна. Манай компанийн хувьд нийтдээ 136 такси үйлчилгээнд явж байгаа. Үүнээс дуудлагын такси үйлчилгээнд нийтдээ 34 үйлдсэн нь одоо зогсоолоос явж байгаа юм. За бид нийт төрөнд жолооч нарыгаа ковидын шинжилгээнд оруулаад за энэ шинжилгээгээ үндэслэж хүмүүстэй эрсдлийн үнэлгээ гаргаж явж байгаа. Эрсдлийн үнэлгээ гэдэг маань өнөөдөр иргэнд үйлчлэхэд өвчнийг тараахгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал гэдэг энэ одоо урьян дор бид нар нэгдэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бид нар нийтдээ 65 жолооч ковидын шинжилгээнд өчигдөр орсон, бүгд цөхөрөг гарсан. Энэ нь одоо бас бид нар одоо халдвар хамгаалалыг яаж сахиж ажиллаж байгаа маань одоо харагдж байгаа байх гэж ойлгож байна. За жолооч нарын тавьж байгаа шаардлага нь иргэдэд амны хаалтаа зөөхийг уриалж байгаа. Хоёрдугаарт нь 3-аас илүү хүн авахгүй гэсэн энэ шаардлагыг тавьж байгаа юм аа. Энэ маань юу юм бэ гэхээр одоо халдвар хамгааллыг сахиж байгаа. Тэр хаалтыг бүгдээрээ жолоочийн хаалтын бүсийг давахгүй байх. Энэ шаардлагуудыг тавьж ажиллаж байгаа юм аа. Тэгэд иргэд та бүхнийг өнөөдөр ковидын ийм хэцүү цаг үед
одоо өнөөдрийн байдлаар Монгол улсад нэлээд давалгаалчихсан байгаа үед өөрсдийнхөө эрүүл мэндийг сахиж тээврийн хэрэгслээр энэ такси үйлчлүүлэхдээ амны хаалтад зүүж явахыг уриалж байна. Нийтийн тээврийн үйлчлэгээ хэвийн гормын үед бол манай компани 15 автобус явах хэвээр. Одоо нөгөө ковидын юугаар болохоор 10 автобус үйлчлэгэнд гарч байгаа. Өглөөний 7 цагаас оройны 20 цаг хүртэл 10 автобус үйлчлэгэнд явж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийг өглөө бол ариутгал хийгдээд гарч байгаа. Тэгээд 3 цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт нөгөө гараж дээр буцаж орж ирж ирнэ хийж байгаа. Зорчигч бол яг одоогор бол яг нэг автобусанд бол 8-аас 10 хүн тээвэрлэж явах тийм нөгөө журмаар явж байгаа. Иргэд маань өөрсдөө ч гэсэн энэ дээр хяналтаа тавиад нөгөө автобусанд өөрсдөө чихэд суухгүйгээр ерөнхийдөө нэг 10-аад хүн болцсон байх юм бол 10 орчим хүн болцсон байх юм бол дараагийн автобусаа хүлээгээд суугаад явах. Иргэдтэй эддээ бол тэр шаардлагыг бол тавьж байгаа. Маск иргэд маань өөрсдөө маскаа сайн зүгээд бэлигээ өмсөөд өөрсдөө хүн хоорондынхоо зааг сайн бариад нийтийн тээврээрээ үйлчлүүлэх ийм л шаардлагатай. Одоо бол нөгөө харьцангуй бас нөгөө ковид ихсээд байгаа учраас иргэд маань бас арай ухамсартай маска зүгээд бас өөрсдийнх нь юуны асуудал бол ухамсарын асуудал бол арай дээр байгаа учраас гайг байгаа ерөнхийдөө бол. Нийтийн тээврийн үйлчлэгээний ажилчид өчтөр буюу 29-ний өдөр коронавирусын шинжилгээнд хамрагдан ямар нэгэн асуудал гараагүй хэлж байлаа. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд амны хаалтаа тогтмол зөөж хадвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан үйлчлүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүслээ.